Гэрч хохирогчийг хамгаалахад хамгийн тулгамдсан асуудал нь санхүүжилт хийгээд хууль эрх зүйн орчинд дутмаг байдал байдаг. Тухайлбал хүчирхийллийн эсрэг үндэсний төвд өдөрт дунджаар 4 хүн ханддагаас нэг нь хамгаалах байранд хамгаалуулах шаардлагатай. Гэтэл санхүүгийн хүндрэлээс шалтгаалж шаардлагатай хүнээ хамгаалж чадахгүй нөхцөл байдал үүсдэг байна. Гэмт хэргийн улмаас хохирох иргэдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа. Тэгвэл Монголын хамгийн анхны хамгаалах байр хүчирхийллийн эсрэг үндэсний төвд 1996 онд байгуулагдаж байсан бол одоо улсын хэмжээнд 30 гаруй хамгаалах байр үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл эдгээр байранд хохирсон иргэд гэрчийг хамгаалахад санхүүгийн асуудал хамгийн том бэрхшээл дагуулдаг байна. Хамгаалах байранд байрлаад аюулгүй байдлыг хамгаалж байгаа хохирчтой хувьд болохоор зэрэг манайх өөртөө нэг одоо зардлаа гаргаж ийн ямар нэгэн байдлаар төрөөс ямар нэгэн зардал байхгүй юм. Тэгэхээр яагаад зардал байхгүй байна вэ гэхээр зэрэг нөгөө дүүргүүдтэй халамжийн гэрээ хийдэг. Гэрээ хийгээгүй учраас одоо бид нар ч ямар ч одоо төсөв хөрөнгө байхгүй одоо бид нар өөрсдөөсөө л санхүүжуулаад одоо хохирч байгаа аюулгүй байдлыг хамгаалаад явж байгаа. Тэгвэл хууль зүйн дотоод хэргийн яамнаас гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж, мэрэгжлийн дагнасан байгууллагыг байгуулахаар болж мөн санхүүжилтийн асуудлыг ч тусгасан байна. Ингэснээр иргэд тухайн хэргийг шалгаж байгаа мөрдөгч прокуророос хамааралгүйгээр бие даасан байгууллагад хандаж хамгаалалт хүсэх боломжтой болно. За шинэ хуулийн төсөлд одоо тэр бие даасан байгууллага гэж би сайн хэлсэн. Энэ байгууллагын төсөв хүний нөөц болон энэ хамгаалтанд авах үйл ажиллагаа мөн давхар энэ маш олон журмуудаар зохицуулагдж байгаа. Энэ журмуудыг бид тодорхой заалтуудыг хуульчилж, энэ ер нь хүний эрхийг хамгаалах, хүний эрхтэй холбоотой асуудлыг хуулиар биш журмаар зохицуулаад байж болохгүй. Тэгэхээр бид тодорхой тэр журмуудад заасан заалтуудыг хуульчилж оруулахаар зохицуулсан. За мөн тухайн байгууллага болон энэ хамгаалалтын үйл ажиллагаанд зарцуулагдах зардлын тооцоо төсвийг мөн энэ хуульд давхар наривчлан зохицуулаад явж байгаа. Одоо мөрдөж байгаа хуулиар гэрч хохирогчийг хамгаалах субъектийн тоо 6 байгаа бол хуулийн төсөлд 16 болгон нэмэгдүүлжээ. Үүнд хэргийн оролцогчид хууль зүйн тусалцаа үзүүлж буй өмгөөлөгч мөн гэрч хохирогчийн гэр бүлийн гишүүд зэрэг багтаж байна. Ингэснээр хохирогч дахин хохирохоос сэргийлэх, гэрчийн аюулгүй байдлыг хангаснаар нуугдмал гэмт хэргийг илрүүлэх, хэргийг шуурхаа шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Мөн хуулийн төсөлд хамгаалтын 9 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх үндслэл журам хугацааг илүү наривчлан тусгажээ. Түүнчлэн гэрч хохирогчийн мэдээллийг задруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлагыг ч чангатгсан байна.